Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 200 ажиглагч 2012 оны их хурлын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцыг нийслэлийн 6 тойргийн 112 хэсгийн хороон дээр ажиглаж дүгнэлт гаргаж байсан. Зардчилсан сонгуулийн хамгийн гол зарчим ил тод байдлыг хангах явдал юм а. За энэ зорилгын хүрээнд 2016 оны сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн ажиглагчид хяналт тавих төсөл хэрэгжинэ. Ингээд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд нийлээд хамтдаа 2 дахь удаага улсын хурлын сонгуулийг иргэний нийгмийн хөндлөнгийн бие даасан байр сууриас ажиглах энэ төсөл маань одоо 2016 оны сонгуульд бэлтэж байна. Ингээд бүгдээрээ хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэ хүрээнд 200 иргэний нийгмийн бие даасан ажиглагчид маань сургалтанд хамрагдаад яг ажиглагч хүн яг одоо сонгуулийн хуульд ямар зүйлээ одоо сонгуулийн өдөр биелэгдэх ёстой, ямар зүйл хэрэгжих ёстой, ямар зүйл шалгагдсан байх ёстой, энэ бүхнийг хянж ажиглахаар одоо сонгуулийн яг санал авах өдөр, санал авах, хураах, одоо санал тоолох, дүн гаргах энэ процесс маань үйл явц маань одоо хуулийн дагуу бодиттой шударгаар хэрэгжиж гинүү гэдгийг одоо хянахаар, мониторинг хийхээр, ажиглалт хийхээр 200 залуу хүний одоо төсөл ажиглалтын төсөл маань бэлтгэл ажилдаа орсон явж байна. Ямар ч бас энэ процесс оролцож байгаа нэгдүгээрт надад маш олон зүйлийг ойлгож байсан. Цаашлаад болохоор ямар ч бас арчлалын процессыг мэдээд авна гэдэг чинь өөрөө цаашлаад зүгээр л нэг хийрэхэд сонгуул болохгүй шүү дээ, эсвэл арчлал болохгүй шүү дээ гэж ярихаас илүүтэй би энэ зүйлд оролцоод эн чинь болд юм байна, энэ болдгүй мэн гэдэг мэддэг учраас өөрөө өөрчлөлтөө гэж харсан. Иргэн тойронд харахад бол залуучууд бол сонгуульд бол бас янз янз. Одоо жишээлбэл иргэний нийгмийн залуучууд бол иргэний нийгэмд идэвхтэй оролцдог, олон нийтийн байгууллагатай ажилладаг залуучууд бол маш сонирхолтой, маш одоо идэвхтэй оролцдог болвол ангийн одоо залуучууд бол хөвчлэн сонгуулийг бол нэлийн бохоор одоо шудраг буус гэж зүйл байдаг. Энэ сонгуул бол энэ төслөөр одоо энэ үйл ажиллагаагаар бол яг жинхнээсээ сонгуул шудраг явагдд юм уу, явагддгүй юм уу гэдэг өөртөөсөө энийг асуух боломж байгаа. Тэг яг өөрийн биеэр энийг хянах, үзэх, бас өөрөө оролцох боломжтой болохоор энэ нь бол залуучуудад маш сонирхолтой болох болов уу гэж өөрөө хувьдаа бодож байгаа. Тэгээд энэ төслийн онцлог нь бол нэгдүгээр залуучуудын улс төрийн оролцоог утга учиртай оролцох боломжийг бий болгох тийм. Залуучууд маань оролцох боломж төдийлөн бага байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө бид нар сонгуулийн хуулинд иргэний нийгмийн ажиглагч гэж энэ боломж одоо 2012 оны сонгуулийн хуулиар олгогдсон. Энэ боломжоо залуучууд бид нар ашиглаж залуучуудын арчил дахь оролцоог, улс төр дахь оролцоог илүү утга учиртайгаар хэрэгжүүлэх боломж гэж үздэг. Дээр нь залуучуудын бас зөвхөн одоо ажиглаа зогсохгүй залуучуудын саналаа өгөх нь хэр чухал үр дүнтэй. Тэгээ биднэрт олгогдсон чухал ирэх боломж вэ гэдгийг бас одоо ойлгуулах, түгээх, ухамсарлуулахтай холбоотой юм аян кампанид ажил байгаа. Ер нь бол хамгийн гол зүйл нь болохоор чи хэдий оролцохгүй байсан ч гэсэн эсвэл чи саналаа өгөхгүй байсан ч гэсэн эцсийн дүндээ чиний өмнөөс маш олон хүмүүс санал өгж байгаа. Тэр хүмүүс чиний ирээдүйг юм эсвэл цаашд болох бүх зүйлийг шийдвэрлэх боломжтой гэдгийг зараас ойлгох хэрэгтэй. Яг тэр зүйлийг ойлгож тэр зүйлийг харж чадах юм бол чи маш хариуцлагатай, оролцоотой тэгээд эргээд өөрийнхөө ирээдүйд санаа зовдөг тэрийг бүтээхийн төлөө залуу хүнийхээ үүднээс ханддаг эрг хандлагатай хэм залуу сайх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд яаж ч мөн оролцохгүй ч гэдэг юм уу эсвэл яг тиймэрхүү байдлаар хойрог хандж байгаа нь бол чи зүгээр л бусдад өөрийнхөө ирээдүйг даатгах байгаатай яг адилхан л гэж хардаг. Энэ удаад маш олон залуучуудын байгууллагууд, залуучууд одоо нэгдэж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа одоо 100 хэсгийн хороон дээр иргэний нийгмийн хөндлөнгийн бие даасан ажиглалтыг хэрэгжүүлэх болно. Мөн энэ жилийн төслийн маань онцлогоос залуучууд хамтдаа санал бүр үнцэнтэй гэсэн урлагийн тийм олон нийтийн урлагийн, оролцооны урлагийн хэлбэрийг ашиглаж бас үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлнэ. Тэгэхээр хүн болгоны санал, хүн болгоны шийдвэр, сонголт өөр байж болох ч гэсэн эцэстээ бидний сонголт, шийдвэр, санал маань бидний Монголын ирээдүйг бүтээнэ гэдэг мессежийг өгөхийг зорьсон. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань бас залуучуудад чиглэсэн сонирхолтой арга хэлбэрээр түрүүний хэлсэн оролцооны урлагийн олон нийтийн арга хэлбэрээр тун удахгүй одоо хүрэх болно.